За тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хот анх удаа хөгжлийн төлөө түншлэх гэсэн уулзалт болж байгаа. За энэ уулзалтын гол зорилго бол Улаанбаатар хот үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн компаниуд нийслэлийн засваргын тамгын газар нийслэлийн удирдлагуудаа Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн талаар яаж түншлэн хамтарч ажиллах вэ гэдэг арга замаа тодорхойлж байгаа. За ялангуяа өнөөдөр бол бид нар Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын 62 гол гудамжийг тохижуулах энэ төслийг Монголын 100 гаруй компани төлөөлөгчид танилцуулж байгаа. За ингээд энэ танилцуулгын үр дүнд бол өнөөдөр ажлын үр дүнд бол аль компани ямар гудамж төслийг авч тохижуулж хоттой түншлэн ажиллах вэ гэдгээ ярилцж байгаамаа. Тэгээ өнөөдрийн энэ уулзалтанд орж байгаа олон компаниуд дотроос манай оюутлага компани идэвхтэй оролцож хамгийн анхны хамтран ажиллах түншлийн гэрээг байгуулж байгаад бид туйлыг талархаж байгаа. Оюутлага бол монголчуудын сайн мэдэх манай бүтээн байгуулалтыг манлайлж одоо хийж байгаа компани. Мөн үүнийхээ адил Улаанбаатар хотын дохичлтын төлөө нийслэлчүүдийн сайн сайхан амьдралын төлөө оюутлага компани хотын захиргаатай хамтран ажиллаж их амжилт гаргаж чадна гэдэгт бид итгэж байна.